my oncologist, and they found a mass on my pancreas, and I had stage 2 pancreatic cancer. I am too sick from treatment where I can't go anywhere. I can't do anything. I feel like shit, you know, I can't get ready. I just lay in my bed. This experience, has been by far one of the most difficult things to navigate in my life. I didn't do this for money or greed. I didn't do this for attention. I did this in an attempt to try and get my family back together. Сайн бацгаанууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид болсон эвлэмжлэгтээ эргээд тавтай морил. Энэ удаагийн имжлэгээрээ TikToker Madison Russo-гийн хэрхэн худлаа хорт тавдар туссан мэт жүжиглээд хэрэг тарьсан талаар та бүхэндээ ярьж өгөх болно. Хэрэг эхлэхээс өмнө өнөөдрийн имжлэгийн хамтран ажиллагчийн талаар мэдээллийг хүргэе. Crown нүдний шилний дэлгүүрт энэ зууны тренд болсон маш гоё загварлаг шилнүүд ирсэн байна. Та эднийд байгаа бүх шилний араамууд дээр өөрийн хараагаа тохируулан зүүх боломжтой. Учир нь эднийх мэрэгжлийн нүдний эмчтэй ба таны харааг үнэн зөвөөр тогтоож загварыг тань тодорхойлж өгөх болно. Хаяг нь гэх юм бол Тэнгис кино театрын тэнд байрлах Төв гол команд талдаа Төмөн Эрдэнэс Алтан мөнгөн эдлийн дэлгүүрийн дотор байрлаж байгаа юм байлаа шүү. Мөн доор гарч буй хаягуудаар нь холбогдоорой. Өнөөдрийн болсон явдал маань урд урдынхаас арай өөр сонирхолтой хэрэг байгаа. Бичлэгтэйгээ дуустал нь хамт байгаарай. Subscribe дарахаа мартва. За ингээ үндсэн бичлэгтээ орцгоё. Madison Russo гэх гол дүрийн бүсгүй тэр үед 19 настай байсан ба Iowa мужийн St. Ambrose College-ийн оюутан байсан. Тэрээр сургуулиасаа хэдхэн маилийн зайд оршдог Baton Rouge төрж өссөн ба тэр хавийнхаа тошны хүүхдэн гэж хэлж болно. Madison яг тэр коллеждоо ямар мэргэжлэр сурч байсан нь тодорхойгүй. Гэхдээ яг түүний үйлдэлийг нь харахад бол ёс суртахууны хувьд маш дорой охин байсан гэдэг нь бол тодорхой харагдана. Madison охин сошиал медиад идэвхтэй ба одоогоор бидний хэлдгээр TikTok god гэж хэлж болно. Тэрээр дагагчдаараа далимдуулаад мөнгө олохоор шийдсэн ч түүний шийдвэр нь аимшигтай муухай шийдвэр байсан. Тэрээр хор тавдар туссан мул жүжиглэн GoFundMe гэх сайтаар хүмүүсээс хандив гуйгаад эцсийн үр дүндээ тэр худлаа ярьсан тогтоогдсон. Охиныг энэ хэргийг үйлдсэн үед пандемикийн үе байсан ба хүмүүс хийх ажилгүй зүгээр л гэр гертээ уцаа ухаж байсан үед TikTok ч нэлээд газар авсан. Яг л хүмүүсийг хийх зүйлгүй байхад энэ охин өөрийгөө хорт хавдар туслаа, надад туслаач гэж гарч ирээд хүмүүсийг өөрийг нь өрөвдүүлэх, цаашлаад түн туслах тактикийг боловсруулсан байна. TikTok дээр маш олон төрлийн видео байдаг ч тэр бүр үнэн байх албагүй. Үүний нэг жишээ нь охин эмнэлгийн орон дээрээс тусламж гуйж TikTok дээр бичлэгээ тавьсан нь олон хүнийг шимшрүүлсэн байх. 2022 оны 10 дугаар сард хэвлэгдсэн Nordcode хэвлэлээр Madison охин ярилцлага өгсөн ба тэрээр хэлэхдээ 2022 оны 2 дугаар сарын 10-нд буюу өнөөдрөөс 8 сарын өмнө өглөө би хичээл дээрээ шинжилгээний хариугаа тэсэн ядан хүлээж байхад миний утас дугаараад Iowa мужийн эмнэлгээс залгаж байна. Таныг нойр булчирхайн бөөгнөрлөлтөй нойр булчирхайн хорт тавдрын 2 дугаар зэрэгтэй байна гэж тогтоолоо гэсэн дуудлагыг би хүлээж авсан. Би тэр үгийг сонсоод үнэхээр гайхсан. Одоо ч би шокноосоо гарч чадахгүй байгаа. Ийм зүйлтэй нүүр тулгархад хитрхи залуу байна штэ гэж тэрээр ярилцлага өгсөн байна. Тэрээр яг энэ шинжилгээг өгөх болсон талаар хэлэхдээ миний бие сулдаад халуураад цус маань өтгөрч байсан. Тэгээд би цагаан эсийн тоог шалгуулах шинжилгээнд орсон чинь тэр хэмжээндээ хүрээгүй. Тийм учраас эмчнэр надад энэ шинжилгээг өгөх зөвлөгөөг өгсөн. За би тэгээ шинжилгээг өгсөн гэж хэлсэн. Гэтэ энэ нийтлэлд ярилцлага өгснөөсөө хойш тэрээр хэвийн сургуультаа явж гол чанаа сайн хിവэр л байсан. Хүн хүнээсээ хамаарат үйлчлэл нь өөр байж болох ч одоо зарим хүмүүс бас сэжиглж эхэлж байсан л та. Энэ талаараа Мади хэлэхдээ миний сэтгэл санаа айгүй хэцүү байгаа. Би үүнийгээ даван туулахын тулд өөрийгөө завгүй байлгаж гольф тоглож олон activity үйл ажиллагаанд оролцож явсаар байгаа гэж хэлсэн. Үүний дараа TikTok дээрээ бас нэгэн бичлэг оруулахдаа эмчнэр надад мэдсэл хийсэн боловч одоо надад 5 жил амьдрах магадлал 11% байна гэсэн зүйлийг TikTok дээрээ тавьсан. It's kind of cool. I don't know. It's weird that like my eggs are just sitting in some medical freezer. Ингээд яг 11% байна гэдэр гэснээсээ хойш 4 хоногийн дараа дахин нэг видео оруулсан. Би 15 удаагийн химийн эмчилгээ, 90 удаагийн цацрагт туяаны эмчилгээнд ороод байна гэд нийтлэл бичсэн. 4 хоногийн өмнөх видео буюу нөгөө 11% байна гэсэн видеоных нь араас түүний дагагчд нь эрс нэмэгдсэн бол 15 удаагийн химийн эмчилгээнд орсон гэсэн видеоных нь араас
хүмүүс түнд хандив өгөхийг уриалж үнд маш олон мессежүүд ирж исэн. За тэгээд энэ хүү мессежнийх нь араас тэрээр GoFundMe үүсгэхээр шийдсэн. За тэгээд нэг с ижигтэй зүйл гарч ирж байгаа зарим хүмүүс түүнийг с ижиглэж сөрөг комментуудыг бичсэн. Яг тэгвэл за жишээлбэл түүний одоо дагагчдыг 100% гэж авлаа гэхэд 80% нь яг одоо би танд хандив өгье, дансаа өгөөч ч юм уу те GoFundMe чинь юу вэ гэж асууж байгаа бол 20% нь түүний хийж байгаа үйлдэл бүрээс с ижигтэй зүйлийг харж эхэлсэн. Тэрний нэг зүйл нь 15 удаагийн химийн эмчилгээнд орсон мөртлөө тэрээр видеогоо хийхдээ маш гоё эрүүл урт үстэй хэвээрэл байгаадсан. Хорт авдар туслаа химийн эмчилгээнд орлоо гэсэн хүмүүс ихэнх нь халзан байдаг штэ. Химийн эмчилгээнд орохлоор үс ундаг гэж хэлдэг. За тэгэхээр үүнийхээ хариуд Madison дахиад нэг бичлэг хийсэн. Би биотин, кератиныг маш сайн уудаг. Энэ хоёр витамин нь яг намайг ийм зүйл тулахад миний үсийг аварж байгаа. Та нар энэ зүйлүүдийг ч гэсэн одооноос ууж хөвшөөрэй гэдэг зөвлөгөө маягийн мөртлөө өөрийнхөө нөгөө буруу зүйлийг хаацаалсан тийм видеог дахин оруулсан. I wanted to share was how I've been keeping my hair during treatment with chemo and radiation. My mom found this. It's biotin with collagen and keratin. Түүний худал яран химийн эмчилгээ хийсэн гэснээс 3 сарын дараа үргэлжилсээр л байсан. 3 сарын дараа нэгэн пост оруулахдаа би өнөөдөр сайхан мэдээ хүлээж авлаа. Эмч нар маань намайг ингээд хорт тавдар маань багассан гэж хэлсэн гэж хуваалцсан. Энэ хөвдөл чаналлаа сошиал медиа дээрээ тавьж байгаа мөртлөө үүнийхээ ард тэрээр хүссэн сургуультаа орсон өөрийнх нь голч дүүнэн 4 буюу хамгийн дээд голчийг аваад айгүй амжилттай яваад л байсан. Тэрээр дахин пост оруулаад түүний химийн эмчилгээ түүний илгэнд нөлөөсөн тул эмчилгээг зогсоох болсон гэдгээ зарласан. Би нойр булчирхай хорт тавдар чихрийн шижин 3 дугаарт нь нойр булчирхай маань ингээд өрөвсөд миний нуруунд очоод тэгээ нурууны тэндээ 2 том хавдартай болоод би ингээ 3 зэрэг өвчтэй боллоо гэд бүр аимшигтай мэдээг сошиал медиа дээрээ тавьсан. GoFundMe дээр тэрээр $30,000 цуглуулж чадсан. GoFundMe гэдэг нь Америкчууд маш их хүнд өвчин болсон юм уу, эцэг эхээ алдсан, ер нь бол хүмүүсээс хандив цуглуулах тийм нэгдсэн сайт гэсэн үг. Тэгэд энэн дээр зүгээр нэг бүртгүүлээд хандив цуглуулчихдаггүй өөрийнхөө одоогийн зурагнуудыг доор нь яг хандив цуглуулах болсон шалтгаан зэрэгээ маш товч тодорхой бичих ёстой. Тэгээд энэхүү сайт нь шилэн байдлаар бүх хүмүүст харагдана. Одоо жишээлбэл би GoFundMe гэдэг оронгууд тухайн хайжсэн хүнийхээ нэрийг бичингүүд яг одоо тэр хүнд хэдэн төгрөгийн хэдэн долларын хандив цугласан гэх мэт бүх зүйл нь гарч ирдэг. Сая нөгөө тайлбар хэсэг бичих ёстой гэсэн шүү дээ. Тэрэн дээрээ Madison бичгтээ 2022 оны 2 дугаар сарын 10-нд Madison Russo нойр булчирхай хорт тавдартай гэдгээ мэдсэн бөгөөд энэ цагаас хойш энэ дайнд ялахын тулд тэмцэж байгаа. Madison одоогоор химийн болон туяа эмчилгээ хийлгэж байгаа. Энэ нь түүнийг маш их өвтгдөг. Madison хизээж бууж өгдөггүй тэмцэгч нэгэн. Хорт тавдрын оншноос гадна эмчилгээний зардал, шатхуун, хоол хүнс, бусад зардлууд медийн гэр бүлд маш хүнд тусч байгаа. Хэрвээ та чадвал эмчилгээний зардалд тус болж медийг зөвхөн нэг зүйлд анхаарлаа хандуулах боломжийг нь олгож хандив өгвөл бид нар маш их талархах болно шүү. Энэ нь хорт тавдраа ялан дэлгэхэд нь түүнд тус болно. Та бүхэн туслаарай гэх утгатай зүйлийг тэрээр бичсэн. Зөвхөн хүний амь насанд хүрснийг гэмт хэрэг гэж тооцвол өрөөсгөл энэ охин ч мөн адил гэмт хэрэг үйлцэн учир нь зохиомл хэрэг үүсгээд өөрийгөө бусдад өрөвдүүлж бусдаас мөнгө авсан. Энэ хуурамч ажлынхаа үр дүнд Мади 439 хандивлагчаас $37,000 буюу монгол мөнгөөр 128 сая гаруй төгрөгийг GoFundMe дээр цуглуулсан. Гэхдээ энэ мөнгө нь зөвхөн нэг сайтаас олсон мөнгө нь. Сошиал медиа хайгууд дээрээ бусад хүмүүст одоо хувь чатаар дансаа өгөөд хідэн төгрөг цуглуулсныг нь бол бид нар мэдэхгүй. Түүнд зөвхөн хувь хүмүүсээс гадна дүүрэг албан байгууллага тухайн нойр булчирхайтай тэмцэж буй хүмүүст тусалдаг ашигын бус байгууллагууд гэх мэт маш олон зүйлүүд бол тусалж исэн. Медиа тэгээд зөвхөн хурамч зүйлээ TikTok, сошиал медиа дээр ингээд түгээгээ зогсохгүй бүр энэ тентхийн зочин илтгэгчээр ороод хорт автартайгаа тэмцэж байгаа өнөө маргаашаа хүлээж байгаа хүмүүс урам зориг өгөх тийм худлаа үгнүүд хилээ яваадсан. Тэр нь бүр аимшигтай. Медиа бүр энэ үедээ өөрийн илсэн их сургуультай зочин илтгэгчээр оролцоод өөрийн туулж аваа амьдралынхаа талаар илтгэл тавьж исэн. Түүний илтгэх карьер нь зөвхөн үүгээр зогсохгүй нойр булчирхай хорт автартай тэмцэх Purple төслийн подкастт мөн орж өөрийн туулж буй туршлагаасаа хуваалцсан. Тэгэхээр энэ охин өвчтнүүдийн талаар маш нарийн судалгаа хийсэн болоод л энэ подкастэнд орсон байх та гэж бодож байна. Учир нь энэ төсөл нь маш олон хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэдлэгтэй төслүүд байгаа штэ.
бүр вау л гэж хэлмээр байна. Бас маш их жүжиглдэг охин санагдлаа. Энэ Purple podcast төсөл нь 2010 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба ийм өвчтөй хүмүүст итгэл найдвар төрүүлэх олон тэмцээн илтгэлүүдийг зохион байгуулдаг. Үүний нэг хэсэг нь болж Maddie өөрийн туршлагаасаа хуваалцсан хүмүүст итгэл найдвар өгөх илтгэл тавьж худал хуурмаг бүхнээ бусдад ярьсан байна. Энэхүү Purple төсөл нь маш олон сайн дурын үйл ажиллагаануудыг хийж олон сая долларыг хэрэгтэй хүнд нь хандивалдаг. Яг энэ нойр булчирхай хорт хавдар дээр төвлөрсөн ийм том хэмжээний төсөл юм байна л да. Жишээ нь 1200 гэр бүлд тусалж $750,000 тусламж үзүүлж байсан. Одоо бол хайх юм бол Purple төсөл нь тухайн Maddie-гийн подкастыг бол сугаасаа устгасан байгаа. Түүний нүүлэлэн ч гэсэн энэхүү олон сайн дурын байгууллагуудад том сургамж болсон гэж бодож байна. Миний олж илрүүлсэн Madison-ы дахиад нэг залилан байгаа. Peggy O гэх эмэгтэй үүсгэн байгуулсан нойр булчирхай хорт хавдрын сан байдаг. Тэндээс бас тэрээр залилан хийсэн. Тухайн Peggy O гэх эмэгтэй нөхөр нь Brett гэд нойр булчирхай хорт хавдраар 4-р шатн дээр явж байгаад нас барсан одоо залуу байгаа юм билэ. Тэгээд энэхүү ихнэр нь өөрийнхөө шаналлаас улбаалаад нас барсныхан дараа тухайн тим өвчтөй хүмүүст нь би тусалчийя гэд олон сайн үйлүүдийг хийж исэн байлээ. Энэ хохирогч эмэгтэй нь Maddie Rose-ны эцэг эхтэй нь ойрхон харилцаатай юм байлээ. Энэхүү Peggy O гэдэг бүсгүй нь Madison-ы аавтай цэцэрлэгт байхацаа найз байсан нэг иймэрхүү хүмүүс юм билээ. Тэгээд охиныг TikTok болон бус зүйлүүд дээр ингээд өвчтөй яг өөрийнх нь нөхөртэй адилхан өвчтөй юм байгааг нь хараад туслахыг хүсээд дамдамаа дамжуулаад түүнтэй холбогдсон. $500 бэлгийн карт болон өөрт нь хэрэгтэй материаллык зүйлс зэрэгээр Maddie-г хангасан. Тэр хүн мэдээж маш баян хүн бол биш, зүгээр л яг өөрт байгаа зүйлсээрээ бусдад тусалж байгаа байхгүй. Тэгэхээр Madison хэрвээ худлаа яриаггүй байсан бол энэхүү $500 ч бай, $50 ч бай хэрэгтэй хүндээ хүрээд яг өвчин шаналтаа зовж байгаа ядчил маргаашаа хүлээж исэн хүнд итгэл найдвар төрүүлэх тийм бэлэг болох байсан. Гэтэл Madison иймэрхүү хүсэлт эренгүүт нь худлаа ярьж өөр дээрээ авсаар л байсан. За тэгээ Madison-ы нөгөө нэг худал хуурмууд нь ингээл гараа явуулсан чинь дахиад нэг сан мэдэгдэл хийсэн. Түрүүнд хэлж байсан Purple podcast 30 илтгэгчээр орж исэн гэсэн штэ. Тэгсэн чинь National Pancreatic Cancer Foundation гэдэг газар нэг мэдэгдэл хийсэн. Тухайн үедээ одоо үйл ажиллагаа явуулаад энэ тэнд идэвхтэй байх үедээ Madison энэ газартай би хамтраад одоо цолчин илтгэгчээр оролцлоо. Үнэхээр баяртай байна, сайхан байна гэдэр гэсэн постыг Facebook дээрээ тавьсан. Энэхүү pancreatic гэдэг үг нь болохоор Purple гэдэг үгтэй айгүй төстэй сонсогдоод хүмүүс энэ том үндэсний Pancreatic Cancer Foundation гэж ярилцлага өгсөн байж тээ гэд тэрний худал хуурмаг нь илүү нэр хүндтэй болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд энийг нь далимдуулангуудаа Madison тэрхүү газрыг меншн хийнгүүтээ би бас энэ газартай хамтарч ажилласан гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ газараас бид нар хизээж энэ хүнтэй хамтарч ажиллаж байгаагүй шүү гэсэн мэдээллийг гаргасан. Энэхүү үндэсний нойр булчирхайн сан нь Madison Rose-гийн хорт хавдрын хурамч онцтойгоор хандивлагчдыг залилан мэхэлсэнтэй холбоотой үйлдэлийг үл зөвшөөрнө. Энэхүү аимшигт өвчнөд тэмцэж байгаа олон мянган өвчтөн тэдний ар гэрийнхэн асран хамгаалагчид байдаг бөгөөд хатагтай Maddie Rose нь энэ өвчтнүүдийн зовлонгоор бараг тоглосонтой ялгаагүй үн цэнгүй болгож байна. Захирал David Beckelman National Pancreatic Cancer Foundation-аас үүнээс гадна дахиад нэг газар гарч ирсэн Nicki Minaj гэх нойр булчирхайн хорт хавдрын ашигын бус байгууллагын давуу талыг ашиглаж байсан гэсэн мэдээлэл байгаа. Түүний эсрэг мэдүүлэг өгсөн. За тэгээ ашгүй хамгийн сүүлд нь одоо түүнд итгэж мөнгө өгж байгаа нь 80% байлаа гэхэд бас итгээгүй энэ олон зүйлийг ингээд баримтуудыг нь цуглуулад яваад байгаа бас хүмүүс байгаа ш. Eldridge-ийн цагдаагийн газар энэ хүмүүс нэрээ нууцлаад түүний талаар гомдолтой гэдэг зүйлээ мэдүүлэг өгсөн. Одоо гомдол гаргасан. Тэгээд цагдаагийн байгууллагаас түүний сошиал медиа түмэн дийлгсэн шинжилгээний хариу зэргийг нь шалгаж эхэлсэн л дээ. Тэдний нэг тулж ажиллаж шалгасан зүйл нь эмнэлгийн тоног төхөөрөмж байсан. Шалгалтын үр дүнд түүнийг бүх бичлэгээ гэртээ хийдэг байсан тогтоогдсон. Яагаад гэвэл тэрээр түрүүнд зургийг нь харуулсанчлан яг эмнэлгийн орон дээр байгаа юм шиг маш олон бичлэг видеонуудаа хийж исэн. Тэгэд бас түүний шинжилгээний хариунаас нь түүнийг ивэрүүл сав саруулхан гэдгийг нь тогтоосон. Эцэст нь 1-р сарын 3-ны өдөр хуурам эхлэх замаар хулгай хийсэн хэрэгээр цагдаагийн байгууллагт баривчлагдсан Madison. За тэгээ Scott County-ийн шоронд 4 цаг хорогдож $10,000 төлбөрт орсон. Цагдаагийн байгууллагаас шууд гэрт нь нэгжлэг хийсэн. Энэ нэгжлэг дундаас нь юу гарч ирсэн бэ гэхээр 2023 оны сарлонгийн Kia Sportage автомашин, бор цаастай эмнүүд, банкны дэлгэрэнгүй мэдээлэлтэй цаас, дотроо хөвөнгөөр дүүргэсэн туслахын систем болон
тусал хийдэг урт төмөр одоо бид нар нөгөө имлэгт тусал хийлгэхээр хажууд нэг урт төмөр авчраад тавьдаг штэ тэр. За тэгээд нөгөө хиймэл үс тухайн үедээ нөгөө хүмүүс яг үсч унахгүй ингээд байгаад байна гэдгсэн чинь биотин хэрэгэлсэн гэсний хаараас миний үс ингээд унаж эхэлж байгаа гэсэн бичлэгүүдийг хийж эхэлсэн. Тэгэхээр тэрнийх нь хиймэл үс бэлэн мөнгө дотор муухай хариулахын ийм зэрэг нь олцсон гэрээс нь. Eldridge-ийн цагдаагийн байгууллага түүний дансанд $33,000 байгааг илрүүлсэн ба энэ нь 3 өөр дансанд байсан. Эди болон гэр бүлийнхэн дасанд тэр $33,000 хуваагаад хийчихсэн байсан. Миний бодож байгаагаар болохоор 20% жишээлбэл шижиглэж илаа гэхэл тэрхүү өвчнөр шаналж байгаа. Эсвэл эмнэлгийн мэдлэгтэй маш олон хүмүүс байгаа штэ. Тэгэхээр тэрний бичлэг дээр хийжсэн үеэр хүчил төрөгчийн гуурс буюу хамарлуугаа хийсэн гуурсаа маш буруу хийсэн байсан. Тэгээд бас цээжин дээрээ тавьсан маш олон нөгөө нэг тариа мараа тиймэрхүү хэрэгслүүдэд буруу залгасан байсан нь хүмүүсийг шижиглэхэд маш том баримт нь болсон. За тэгээд энэхүү судалгаануудын дунд нь бас нэг зүйл гарч ирсэн л дээ. Тэгээд Мэдисоны багын найз Чарлигийн охин нь яг энэ өвчнөөр шаналж байгаад нас орчихсан байсан. Тэгээд тухайн үедээ Мэдисон Facebook дээрээ нас орсныхаа дараа постлж байж л дээ. Энэ постн дээр болохоор энэ мэдээ миний зүрхийг үнэхээр шархлуулж байна. Чарли бит хоёр бидний хорт хавдрын талаар унаж бост тэмцэж байгаа бүхний өдөр бүр хуваалцдаг бие биендээ ярьдаг байсан. Тэр үнэхээр ухаантай сайхан сэтгэлтэй охин байсан. Бид нас чцуу 100% ойлголцдог байсан. Миний хамгийн сүүлд түүн рүү бичсэн мессежний хугацаанд түүнийг даалгавчтай болохоос 1 хоногийн өмнө байлаа. 50 орсорой бид бие биетэйгээ уулзах мөч хүртэл өндөрт нисээрээ чим нүргэлж биднийхээ хатнан хаана байх болно гэж бичсэн байна. Энэ постыг хараад түүнд үнэн зүйл байна уу гэж бодлоо л доо. Үнэхээр юм өвчтэй байсан найздаа өөрийгөө адилхан байна гэж итгүүлээд бид хоёр 100% ойлголцдог инээ тэрийгээд ярьсан байгаа байхгүй юу? Найзаа нас барахад нь зориулсан постонд хүртэл өөрийгөө худлаа ярьснаа үнэн болгож шингээсэн байна шүү дээ. GoFundMe-гаас мэдээлэл гаргасан манай платформыг буруугаар ашиглахыг хориглох бодлого баримталдаг бөгөөд хууль бус зүйл хийж буруутгагдаж буй хүмүүсийн мөрдөн байцаалттай бид нар хамтарч ажилладаг. Энэ хэргийн хувь бүх хандивлагчдын мөнгөийг буцаан хулгасан бөгөөд энэхүү хандивын аяныг хаасныг мэдэгдээ мөн зохион байгуулсан хүнийг цаашдаа хандив цуглуулах үйл ажиллагаанд манай платформыг ашиглахыг мөн хориглосон. GoFundMe-д ямар нэгэн буруу зүйл тохиолдсон бол хандивыг буцаан одлохыг санал болгодог бид нар. Бидний үүрэг бол хандивлагчийг хамгаалах. Тийм учраас энэхүү мэдээллийг гаргаж байна гэж хэлсэн. Тэгэхээр Мэди дахин хизээж GoFundMe-г ашиглах эрхгүй хориглогдсон гэсэн. За 2023 оны 2 дугаар сарын 28-нд шүүх хурал дээр өөрийгөө гимгүү гэж хэлсэн ч тус оны 10 дугаар сарын 23-нд болсон дахин нэг шүүх хурал дээр би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бүгдийг бусдын анхаарал татаж мөнгө олох гэж хийгээгүй. Тэрээр би үнийг гэр бүлийнхаа төлөө хийсэн. Манай гэр бүл асуудалтай хагаралтай, тиймээс би үүнийг хийвэл гэр бүл маань бүрэн бүтэн болно гэж бодсон гэж хэлсэн. Явж эцэст нь бүр тэнэг эсвэл би санамсаргүй хийсэн юм уу те тэгвэл бас бодлоо тэгсэн чинь бүр зүйл рүү гэр бүл рүүгээ чихээд ингээд дуслаа. First and foremost, I want to thank the court for the opportunity to speak today in front of you all. I have not spoken this entire time while my case was ongoing for several reasons. So this is difficult to talk about, but I'm just going to try my best. This experience, has been by far one of the most difficult things to navigate in my life. It has been very scary and challenging in more ways than one. I fully acknowledge that what I did was wrong, and I am incredibly sorry. If there was anything I could do to take it back, I would. The reality is that I can't. The only thing I can do is correct it, learn from it, and move forward. I beat myself up about it the whole last year in silence because I didn't know how to tell anybody what was going on. After January, I have continually beat myself up about it as well. I realize that I can't undo the past, but that doesn't mean that I still can't walk away from this experience as a better human and move forward. My goal now is to make amends in the ways I can, try to learn from my mistakes, figure out how I got myself here so I don't repeat this terrible mistake, and do what I can to turn this lesson into a positive, with the hope that I can make amends and hopefully positively influence the many people touched by my poor choices. A lot of people have made speculation as to why I did this. I didn't do this for money or greed
I didn't do this for attention. I did this in an attempt to try and get my family back together. Түүний энэ бүх зүйлийг зүгээр шунлаасаа босон гэж үзэж байгаа. Энэхүү шүү хурлын үеэр түүнд хуурцсан хүмүүс мэдүүлэг өгсөн ба түүний нэг нь Peggy O нөхөр нь энэ өвчнөөр нас барсан хүн байгаа. Тэрээр хэлэхдээ миний нөхөр энэ өвчний улмаас нас барсан нойр булчирхан хорт хавдартай хүмүүс зориулсан олон үйлчлэгээ зүйлс тутмаг байдаг. Би тэр хүмүүст туслахын тулд ажилладаг байсан. Яг үндэ энэ охиныг ийм муухай зүйл хийнэ гэж би бодоогүй. Нүүрэн дээр нь худлаа инээчгээд цаагаараа худлаа байсан байна. Ганцхан тусламж гэлтгүй миний зүрх хүртэл шархалж хүнд итгэх итгэл маань алдарсан. Түүний зурагтай цамц өмссөн энэ өвчнөөр шаналсан олон хүмүүс тэмцэж нэгдэж байсан. Гэтэл тэр өнөөдөр миний өдөөс хиймэл үсээ барьсан, зогсож байна гэж хэлсэн. Энэ шүүх хурлын үеэр нөгөө өмнө нь бас хэлжсэн Nikki Mitchell Foundation-ийн үүсгэн байгуулагч мэдээлэл хийсэн. Тэрээр хэлэхдээ манайх жижиг байгууллага бидний зорилго бол өвчтнүүдэд сэтгэл санааны болон эмний тусламж үзүүлэх байсан. Медикийн хувьд болохоор манайх яаж туслах гэсэн бэ гэхээр энэ нойр булчирхан хорт хавдраараа дэлхийд хоёрт ирмэлэгддэг мис засалчийг бид нар урилгаар авчираад түүнд мис засал хийлгэхийг хүсэж исэн. Яаж тэр бидний одоо сэтгэл рүү ус цацж ийна. Бид ингэж сэтгэлээрээ хандаж байсан. Тэгтэл түүний энэ үйлдэл маш чигшүүртэй байна. Чигшүүртэй гэж хэлсэн. Энэ бүхний эцэст нөө худлаа ирсэн Madison болохоор 10 жилийн хорих ял 3 жилийн Тэнсний харгалз ял авсан. $37,000 төлбөр буюу нөгөө буцаж нөгөө бусад хүмүүст мөнгө өгөх тэр мөнгөнийхөө төлбөрт орсон. Тэгээ $1370 торгуул 100 цагийн олон нийтийн ажил ялаа хүндрүүлэхгүй тулд 3 жил ямар нэгэн буруу үйл ажиллагаа хийхгүй байх тийм шаардлагатай болсон. Түүний энэ шийтгэл нь хатуу сонсогдож магадгүй. Гэхдээ ингэж байж өөр хүмүүс бас ийм хэрэг үйлдэхэд багасна гэж бодож байна. Энэ охины хийсэн хэрэг зүгээр ч нэг одоо худал яриа зогсохгүй олон мянган өвчнөдөө тэмцэж буй хүмүүсийн зүрхийг нь шархлуулсан. Энэ хүмүүсийн төлөө зүтгэж буй байгууллага хүмүүсийн урмыг хугалсан тийм том хэрэг боллоо гэж үзэж байгаа. Харин сайн зүйл нь гэвэл сошиал медиад итгэх хэрэггүй гэсэн мессежийг бусдад түгээс нь сургамж болж байна. Энэ удаагийн хэрэг маань баримт нотлохоо ихтэй бас миний өөрийн бодлоонд нь шингэсэн дундуур нь бас бухимдсан ийм маш том хэрэг боллоо. Та бүхэн таалагдсан бол subscribe дарахаа мартва. Илүү их мэдээллийг TikTok болон сошиал хаягууд дээрээс аваарай. Гэхдээ түүний талаар яг өөрийнх нь хувийн сошиал хаягууд ерөөсөө устсан байсан. GoFundMe бүх зүйлүүд нь устсан байгаа. Гэхдээ тухайн үед одоо хүмүүсийн гаргаж ирсэн reaction болон бусад баримтууд TikTok дээр байгаа. Мөн GoFundMe дээр юу гэж бичсэн одоо Google дээр бүх зүйлүүд нь байгаа шүү. Та нар илүү их мэдээлэл авахыг хүсвэл тэрүүгээр ороод аваарай. За тэгээд дараагийн бичгээр уулзлаа. Түр баяртай.